Дамд нэм сайдаа яг би ойлгож байна. Гэхдээ яг энэ би яг иш татаж тодорхой хэлээд байгаа нь нөгөө олж ирсэн мөнгийг зарцуулахтай авилга гэж хэлээд байна шүү дээ таавал. Миний хэлээд байгаа үндэслэл болохоор нэгдсэн үндэсний байгууллагын энэ Монголын уул уурхайн салбарын авилгын эрсдлийн үнэлгээ гэдэг дээр би яг ингээд нэг бүрчлэн ярил нурших гээд байгаа учраас 15 төрлийн авилгын эрсдэл байна гэдэг ба шүү дээ. Хайгуул лиценз олборлолт хаалтын бүх үе шатанд гэж байгаа байхгүй. Тэрнээс олсон мөнгөний зарцуулалт гэдэг зүйл ойлгож байгаа. Гэхдээ яг энэ нэгдсэн үндэсний байгууллага чинь дүгнэлтэн дээр энэ байгаад байгаа шүү. Тэр утгаараа энэ хууль хэлцэгдээд явхад байж болох тэр нүкс өвөд авилга авч өгөх цоорхой хууль хийдэл гарах зүйлүүдийг нь л одоо бүглэж урьдчилан тооцож явах зайлшгүй шаардлага байна. Хоёрдугаарт энэ хууль хэрэгжснээр нийгмийн эдийн засагт ямар үр дүн өгөх төсөө таргын загварчлал буюу симуляцийг хилцүүлгийн явц заавал хийгээрэй гэж хэлмээр байна.